1942 онд байгуулагдсан Монгол Улсын ууган их сургууль 74 дахь хичээлийн жилийн эсэлтэндээ таныг урьж байна. 2016-аас 2017 оны хичээлийн жилд Монгол Улсын их сургууль нь шинжлэх ухааны сургууль, бизнесийн сургууль, хууль зүйн сургууль, олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургууль, хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургууль, завхан сургууль, орхон сургууль гэсэн эдгээр 7 бүрэлдэхүүн сургуультай оюутан нисүүлж дэлхийн шилдэг ихтэй сургуульд бакалавр, магистр, докторийн зэрэг хамгаалсан Монголдо тэргүүлдэг 800 гаруй шилдэг багш профессорууд сургалтыг удирдан явуулах болно. Монгол Улсын их сургуулийн 2016 оны бакалаврын өдрийн хөтөлбөрийн эсэлтийн бүртгэл орон даяар 2016 оны 4-р сарын 25-наас 6-р сарын 30-ны 18 цаг хүртэл бүртгэлцэг, NUM цэг, эдүү цэг MN хаягаар явагдана. Бүртгүүлэгч та боловсролын үнэлгээний төвийн системд бүртгүүлсэн бүртгэлийн дугаар болон нууц үгээрээ нэвтэрч эсэг хүсэлтээ гаргаарай. Та эсэлтийн журам болон бүртгэлийн заавартай www цэг, NUM цэг, эдүү цэг MN хаяг болон бүртгэл цэг, NUM цэг, эдүү цэг MN хаягаар орж танилцсан. Та Монгол Улсын их сургуулийн хэдэн ч бүрэлдэхүүн сургуульд бүртгүүлж болох ба бүрэлдэхүүн сургуулиудад тооцоолж болох шалгалтын жагсаалтыг доорх хаягаар орж үзээрэй. Боловсролын үнэлгээний төвөөс эсэлтийн ерөнхий шалгалтын дүн гарсны дараа Монгол Улсын их сургуулийн эсэлтийн системээс хяналтын тоонд багтсан хэсэг талаар танд мэдэгдэнэ. Хяналтын тоонд багтсан бүртгүүлэгч та 24 цагийн дотор эсэлтийн системд нэвтэрч хичээлийн жилийн эхний улирлын суур үйлчлэгээний төлбөрөө цахимаар төлж элсэх хэрэгээ баталгаажуулах ёстойг анхаарна. Та элсэн орсон бүрэлдэхүүн сургуулийнхаа бакалаврын хөтөлбөрөөс мэрэгжлийн хөтөлбөрт сонгох журам заасны дагуу сонгон суралцах бүрэн бололцоотой. Шинжлэх ухааны сургууль, хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуульд элсэн оюутан та тухайн сургуулиудын бүх хөтөлбөрөөс сонгон суралцах бүрэн боломжтой. Монгол Улсын их сургууль элсэн орсон оюутан та Монгол Улсын их сургуулийн зүгээс санал болгох, хосуулан, хавсраг мэрэгчлээс сонгон судлах боломжтой. Жишээлбэл шинжлэх ухааны сургуульд физик мэрэгчлэр суралцж байгаа оюутан та бизнесийн сургуульд менежмент хөтөлбөрөөр хавсраг мэрэгжил эзэмших боломжтой гэх мэтчлээ. Мөн та шинжлэх ухааны сургууль болон хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуульд гүндгээрүүлсэн сургалтын хөтөлбөрт хамрагдах боломжтой гэдгээ битгий мартаарай. Монгол Улсын их сургуульд элсэн орсон оюутан танд дотоод гадаадын тэтгэлэг хөтөлбөрт хамрагдах боломж өргөж нээлттэй байна. Хойсын оюутан Монголын ирээдүйн